Та итгэхгүй байх. Гэхдээ энэ бол хятадын инфлюенсерийн хар зах. Энд охид залуус интернетийн алдартай болохын тулд өдөрт 12 цагийн турш шууд амжуулалт хийж, инээж, уйлж, дуулж хэрэглэгчдийг татах гэж хичээж байна. Гэвч тэдний ажилдаг газар бол та урд өмнө харж байгаагүй хамгийн гонигтой офсуудын нэг. Эдгээрийг инфлюенсерийн үйлдвэр гэж нэрлэдэг. Харин энд бүтээгдэхүүн утас биш, хувцас биш, хүмүүс өөрсдөө юм. Туршлагагүй охидыг илсүүлж 2 сар орчим бэлтгэл хийлгээд өдөр бүр 6-аас 12 цаг камерын өмнө суудаг болгодог. Тэд дуулахаас гадна санамсаргүй онлайн үзэгчдтэй чатлаж бүтээгдэхүүн зарах, сэтгэл хөдлөл үзүүлэх үүрэгтэй. Гэвч тэдний орлого сард ердөө 120 Америк доллар хүрхэнж бий. Нэг барилгад 10-20 биш 100 гаруй охид нэгэн зэрэг шууд амжуулалт хийдэг. Бүгд тус тусын жижиг өрөөнд камерын гэрэлний дор тэдний ард агентууд хянаж яаж энэх, яаж ярихыг нь хүртэл зааж өгдөг. Эдгээр тэд өөрсдийн хүсэл мөрөөдлөө биелүүлж бүү мэт харагддагч үнэн дээр эдгээр огт үйлдвэрлэгдэж буй бүтээгдэхүүнтэй л яг адилхан юм. Ийм үйлдвэрээс төрсэн алдартай инфлюенсерийн насжилт нь ихэхдээ л 6 сар л үргэлжилдэг. Тэдний нэр хүнд унмагц дараагийн огт бэлэн байдаг. Энэ бүхнийг харахад бараг биеэ үнэлэх газартай адил систем мэт санагдана. Учир нь эдгээр эмэгтэйчүүд үзэгчдийг татахын тулд илүү дулаан харилцаа холбоо үүсгэх ёстой болдог. Үзэгчд нь ихэвчлэн ганцаарсан ирчүүд. Тэд виртуал бэлэг илгээж охидтой өдөр тутмын яриа өрнүүлэхийг хүсдэг. Хэрв тэд маш азтай бол 0.1% нь л жинхэнэ амжилтанд хүрч чадна. Тэгээд л сард 30-аас 45 мянган Америк долларын орлого олох боломжтой болно гэсэн. Харин бусд нь зүгээр л дараагийн охидын сүдэрт орж мартагдана. Хятадд одоо 900 гаруй шууд амжуулалтын платформ бий. Тэдний нийт үзэгчид нь 560 сая. Энэ бол ганцаардлыг ашиглан ашиг олдог асар том бизнес юм. Гэхдээ энэ хар зах зөвхөн мөнгөний асуудал биш. Төрийн анхаарлын төвд орсон нийгмийн үзэгдэл юм. Сүүлийн жилүүдэд Хятадын төр инфлюенсеруудыг хянах шинэ бодлого хэрэгжүүлж эхэлсэн. Учир нь олон хүн интернетэд хуурамч худал зөвлөгөө түгэж эм санхүү боловсрал хууль зэрэг мэргэжлийн сэдвээр буруу мэдээлэл тарааж байсан. Одоо тэд хэрвээ чи мэргэжлийн агуулга түгэж байгаа бол диплом, лиценз эсвэл баталгаатай мэдлэгийн гэрчлэгээ заавал байх ёстой гэж үзээд байгаа юм. Жишээ нь эмчилгээний талаар зөвлөгөө өгч байгаа хүн эмчийн лицензгүй бол хуулийн талаар зөвлөгөө өгч байгаа хүн хуульч биш бол тэдний контентыг устгах эсвэл аккаунтыг нь хаах эрхийг төрд өгсөн юм. Харин жирийн хүмүүс өөрийн амьдрал, соёл, урлагийн тухай пост хийх эрх хэвээрээ. Энэ бодлогын гол зорилго нь интернетэд тархаж буй худал мэдээлэл, хуурамч мэргэжилтэнгүүдийг зогсоох юм. Мөн төрийн зүгээс ёс суртахуунтай, хариуцлагатай контент бий болгох гэж оролдож байгаа гэж тайлбарладаг. Гэхдээ зарим судлаачид үүнийг нийгмийн хяналтын хэлбэр гэж үзнэ. Учир нь төр хэний дуу хоолойг сонсох, хэнийг хаахыг шийдэх хэрэгтэй болж байгаа юм. Эдийн засгийн талаас нь ч авч үзвэл инфлюенсеруудын хэд өндөр орлого, татврын зөрчил, материализмын сурталчилгаанч ч гэсэн төрийн санааг зовоож байна. 2021 онд алдартай стример Via татврын зөрчил гаргасныхаа төлөө 200 сая Америк долларын торгуул авч бүх хаяг нь хаагдсан том тохиог болсон юм. Өнөөдөр Хятад улс интернет хяналт тогтоосон цорын ганц орн биш. Гэхдээ хамгийн системтэй, нарийн бүтцтэй орнуудын нэг болсон. Инфлюенсерүүд зөвхөн контент бүтээгч биш, төрийн бодлогод нөлөөлөх нийгмийн хүч гэж үзэж байгаа юм. Эцэст нь бодоход энэ бүх зүйл зөвхөн Хятадын асуудал биш. Бид бүгд илүү холбогдсон ертөнцид амьдарч байгаа мэт боловч үнэн дээр үргэлжлэн ганцаарцаар байна. Инфлюенсерүүд алдар нэр хөөж, ичмээр зүйл хийхээс буцаа болж, үзэгчид жинхэнэ анхаарал хүсэж байгаа ч эзээч жинхэнэ харилцаа холбоогоо авч хадгалж чадахгүй юм. Эцэст нь хэлэхэд чи хаанаас ирсэн хамаагүй бид бүгд адилхан хүндлэгдэх ёстой. Алдар нэрийн цаана, интернет камерын цаана ч гэсэн жинхэнэ хүн бий гэдгийг саний. Харин Хятадын инфлюенсерийн хар зах алдар нэрийн төлөө бид юуг золиослж байна вэ?